Эх дэлхий мянган хавартайгаан золгон бууж энэл хүний сэтгэл давтагдашгүй шинэ мэдрэмж, шинэ ертөнцийг хүснэ. Сэрж сэргэж буй байгаль хүний сэтгэлийг хөглөж, өрнөн өөдрөг болгодгийн учир энэ визээ. Нарны бүлээн элж энгэр билээр задгаарч, ногооны бүдгхэн туяа уул талыг бүрхэхэд төлөөн дагуулсан 5 хошуу мал тунчиг тааваран харагдана. Хүлгийн тоос малын үнэртэй Хөгн хааны ингэрт адуун дэрэнгийн сайн эрс уурга даяхын зүтгүүлэх нь бүрч бахархан. Сүргийн захад дөнгөж төрсөн ялах унаг 4 чимээнээр тэмцлээ. Сүрэг баяжлаа, хурд төрлөө хэмээн эзэн малчны магнай тэмээн. Төлөв 5 эрдэнэ нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг Булган аймгийн 3 булаг сумаас бэлтгэж байна. Эрдэнэ тахилгатай Хөгн хаан уулынхаа ингэр билээр нутаглаж мал сүргэн өсгөн үржүүлж буй сандаг дор чимээх адуучин залуутай сүргийн бэлчээр дуулсан юм. Манай энэ ногоо цагаа бол сайхан гарцсан адуу мал ерөнхийдөө жоохон бадаг бүх талдаа очичлээ юм л да. Эсвэл үсээ хайж цайрж байгаа гэсэн үг. Усан дэх орсаад болохоор их хурдан үсээ хаях тэнхрэг нэрэ хурдан байдаг учраас гол усандаа хужир усандаа их хөөдөг. Одоо ингээд ногоо яг эд ургалчингууд худгаасаа услаад ногоо бол энэ уул руугаа хөөдөг байгаа. Жижиг малын төлөв их бүрэн авсан байгаа. Одоо бодойгоо төлөгийг авч эхэлж байна. За адууны төлөв одоогийн байдлаар манай адууны төлөв нэг 10% тэл явж байна да. Ер нь л эхлээ төлний гараад. Тэгэхээр энэ жил манайх нэг 30 гаруйг унаглах тийм тооцоотой байгаа. Нутгийн малчид өвөлдөөн адуугаан ууланд дадгуулж, хавар намартаан газрын доор хавтгайдан хариулдаг байна. Цагийн сайханд аг таан сагсалзанхан байсан энэ хүндийг өвс ногоо тачир ургадаг болжээ. Оронд нь энэ хавьд огторгодоггүй байсан харган гихч зүйл гарч ирсэн нь малчдын гайхшийг төрүүлж, байгаль дэлхий өөрийгөө цөлжилтөөс хамгаалж байгаа бол ууч гих таамаг тавина. Одоо хүмүүс бас нэг ирлүүжүүлээд байгаа нь болохоор бас хурдны чиглэлээр ирлүүжүүлэх, нэг эсвэл өөрийнхөө малганы чиглэлээр ирлүүжүүлэх хоёр янз байгаа байхгүй. Миний хувьд бол одоо хурдны чиглэл дээр нэг азарга юм уу хоёр азаргыг үржүүлээд ер нь Монгол чиглэл дээр бол миний хувьд бол 4-4 азарга адуу байгаа. Тэгэхээр Монгол адуугаа би бол яг өөрөө таслахгүй зорилгоор ингэж Монгол адуугаа өөрөө үржүүлж бас аав ээжийнхээ адууг амьд монголоор нь яг хэвээр нь байлгахыг бас их зорддог. Монгол адууны үйлдвэрлэх байдал бол бусад адуунаас бол онцлог нь бол хурдан боожиж, хурдан тэнхрэх чадвартай байдаг. Тэгээ бас өвс урган бол ямар ч нөхцөлд бас таарамжтай байдаг. Сандаг дорж хүү шигэн яг ийм сөөсгөр жаал байхдаа л аавыгаа дагаж морь унаж сурчээ. Одоо тэрээр 3 настай хүүгэн номхон морь унуулаад хойр зуур хөтөлж явна. Малд нүдтэй Монгол ах уйтай хүн баг улчраасаа ингэж л өсөж торнодогдоо. Тэрээр морь унаж идэлх, уйж сойх ухааныг өвөө аваасаа өвлсөн байна. Харин өөрийн хичээл зүтгэлээр сурч мэдсэн бас нэгэн эрдэм нь морьныхон идэл хэрэгслийг хинээс ч дутахгүй хийж өв соёлоон түгээж яваа залуу малчин хүн. Энэ одоо хамгийн анхны хийсэн азар байгаа. Энэ болохоор 4-өөр сүлбэж хийсэн азар. Шууд нүхэл цоолоод утга шор ашиглаад цоолж хийсэн азар. За энэ бугуйл байна. За би өөрөө бугуулаа хийхдээ болохоор юудаг. Шууд улаан шүүсээр нийлддэг. Шууд шүүнээсээ гаргаад гарангуудаа нойтноор нь зүсэнгүүдээ шууд шүлжээд тэгээд жоохон ихшээгээд дарддаг. Тэгээд чигийн сайн гартал дараад тэгээд жоохон тослогоо игээ тэгээд ингээд ийм ер нь бол чанар нь их бүх болдог байгаа. 9 алд, 10 алд, 11 алд, 12 алд гэж явна дээшээгээр нь л 9 алдын 300 мянгаар
зарна 10 аяас дээш болохоор 4-500 мянга гэж зарна. Тийм алчин хүн болго хийхгүй шүү дээ. Энд зав зай байна уу? Тэгэл бас хүний нөгөө ажлаас шалтгаалж хийж байгаа. Чадах чадахгүйгээс шалтгаалж завранд олдохгүй л илдэхгүй. Би одоо сураа өөрөө нэг шүүлээд тэгээ илдээд ер нь бол голдоо өвлийн цагт л сураа бэлдэж хазаар ногтой ер нь бэлдэж хийж энэ да. Аах энийг би нөгөө захаас нэг хазаар аваад манай нэг найз аваад тэгээ тэр найз маань авчир нөгөө сурын хазаараа авчирч өгсөн байхгүй. Надад бэлгэлсэн. Тэгээ би тэрийг задлжгаад задлангуудаа буцааж хүлжээ тэгж сурсан. Хурдан бүрний хазаарыг бол ингэж ийм дан сураар ингэж хазаараа ингэж хийн. Хөнгөн байх явгаар хийж байгаа байхгүй нэг. Энэ бол энэ бас ингэж бас нэг хийж байна. Би одоо энийг стандарт зангидж үзүүлээ. Энэ одоо ингэж хазаараа барьчаад туухай зангилт гэж ярьдаг байхгүй нэг ингэж зангидаад энийг ингэж оруулчихна. Ийм юмар хийхлээр бас зун бороо моронд норох тасрах юунаас бас хамгаалдаг. Сураар хийхлээр бас нөгөө их удаа идлээд ирэхлээр доорхно амархан тасарчдаг. Ер нь сурын идлээр хийхлээр сэвэрхэн харагддаг л да. Ер нь хүн мориндоо ийм юмар хийхлээр хөнгөн нөгөө бүх чанараас нь л бас тэгж хийдэг. Энэ шүлжээснүүд нь болохоор бас төрөл байна бас. Одоо энэ миний шүлжээс болохоор гүр шүлжээс ингээ хоёр талтаа нуруутай шүлжээс байхгүй. Энэ нь болохоор ингээ дөрвөөр сүлүүжээс хазаар байгаа. Энэ ингэж гавтгаа харагдаж бол одоо энэ товгор шүлжээс гэж байна. Хоёр тал нь ингээд гавтгаа. Дээрээ ингээ нуруутай юм сүлжээс бас байна. Тэр нь болохоор дундаа голдоо товгортой шүлжээс гэж ярина. Тэгэд дөрвөлжин шүлжээс байна. Дөрвөлжин шүлжээс нь болохоор загсан нуруугаар дөрвөн тал нь ингээд дөрвөлөө дивдэх шиг ингэж харагдана. Би ч одоо өглөө босоод адуугээ явчихна. Тэгэл энэ наар цаагаар ажлыг чинь манай эхнэр манай ах байдгийн тэр ах маань ер нь тэгэл зохицуулна да. Би ч бас ер нь адуу байхгүй л одоо яач вэ ч үгээл ер нь их юм болдго шүү дээ. Хөдөөгийн зарим залуусыг нутагт нь барьж тогтоодог нэг зүйл нь морь гэх яриа олонний дунд бий. Сандаг дорж шиг хүлэг моринд бүхэл сэтгэл зүтгийг лам зориулж, моринд дурлаж, морь үйжсэх эрдмийг суралцаж яваа залуусыг Монгол хөлгийн босоо хиймэр далалдаг үзье. Морь ууйн гэдэг чинь бас их бас мэдрэмж шаарддаг ажил. Манай өвөгийн загтаг өнгөл миний хүү морийг ядраахгүй төөлд нь өрөхгүй их хэрэгтэй шүү гэж загтаг байсан. Манай аа болохоор л ер нь хайрлаж уух хэрэгтэй шүү гэж ер нь л их зөвлөгдөө хэрнэл. Адуу ч өөрөө юм штэ. Хүнд ингээд нэг тасамтгай амтан бохгүй. Би одоо жишээ нь морьдоо ингээд миний морьд ингээд намайг баахгүй тохиолдол манай аав манай дүү өнтер ингээд очихгүй. Манай намайг ингээд ирээд би тэжээлээ өгөөл ингээд тэжээлээ удаар явахаар над нар унгалдаад ирэх тийм жишээний. Тэгэл би морьдоо ингээд хаалгаар гарч ирээл манай морьд миний морьд намайг хараад үүссэн шүү дээ. Нэг гараар ингээд дагнах юм бол бүр их эзэнтэйгээ тийм ойр эзнийгээ тийм гомдоодаг юм болохгүй. Моринд хорхойтой Монгол хүн гэж зөвхөн уйж сойдог нэг биш. Уралдаж ирсний уярч биширдэг инч биш. Морийг хайрладаг, унаж идэлдэг, өв соёлтой хамтад нь хадгалж яваа сандаг дорчиг малчныг хэлнэ. Би одоо адуунаас ер нь хөндөржүүлэлттэй үзээгүй. Адууд байж бол болно гэж боддог шүү дээ. Одоо манай үеийн залуучууд гэх юм бол энэ манай одоо орон нутагт байгаа л адуутай л харьцаж байгаа болохоос мал хонь маланд явж харьцна гэж л ер нь ховор болчиход байгаа шүү дээ. Энэ одоо цагт хөсөж мөрөгдөг юм бол сумын алдарт болох тийм зорилготой. Сумын алдарт уяач болох мөрөөдөлтэй гэх
Эвдрээгүй игэл даруухан яриатай энэ залуутай уулзаад бид оролдлого сайт оройдно гэдэг шиг зорилгодоо үнэн чи зүтгэвэл сумын байтугай улсын алдарт уяач болох боломж ч ирнэ гэсэн сайхан өрөөл тавиад буцлаа. Гурван булаг сумын хувьд энэ жил төлөвлөл зохиох 140 мянга гаруй хээлтгч малын 90 гаруй хувь нь төлөвлөж, төлөв ажилд 99% байна. Түүн дотор зохиомл хээлтүүлгийн аргаар төлөвлөх малын тооч багтаж байгаа юм. Малын үйлдвэр ухсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор зохиомл хээлтүүлийг хийх арга туршлага малчдын тунд дэлгэрээд удаж байна. Гурван булаг сумын малчин төвшин жаргал зохиомл хээлтүүлгийн аргыг 10 гаруй жил амжилттай туршиж, үхэр сүргэн өсгөж байна. Баг байхын тийм малд сонирхолтой. Ер нь тийм үхэрд бас ер нь тийм илүү тийм сонирхолтой. Өөрөө нөгөө дуртай учраас яг тэр мэрэгжлэрэж сонгоод явсан. Тэгээд сум орон нутгтаа бас нэг хүн харахаар ямар мэрэгжилтэй хүн блэ? Ийм мэрэгжил чи ийм байт юм байна. Одоо өөрийгөө яг ямар хэмжээнд сургуульд сурж боловсрсон гэдгийг ер нь харуулъя гэсэн үүднээс хамгийн анх ер нь яг зориг тавиад нэг ийм яг ийм нутгийн Монгол өхөр дээр ирлээзүүлээд нэг ийм өхөртэй болъё гэсэн яг зориг тавьсан. Хөдөө аж ахуйн их сургуулийг мал зүйч зоотехникч мэргэжлэр төгссөн төвшин жаргалын ажлын талбар нь аль нэг албан байгууллага байсангүй. Угийн малчин айлын хүүхэд учраа амныхаа хэдэн өхөр дээрээ түшиглэж сурсан эрдмийнхээ эд шидийг гаргаж эхэлжээ. 13 жилийн хугацаанд чамгүй туршлага хоримтлуулж, аймаг сумдаа хөдөлмөрөө үнэлүүлж амжилттай явна. Зохиомл хээлтүүлэг хийхэд шаардлагатай багаж хэрэгсэлд бол одоо яалчгүй нэн дөрөнд энэ бээлийн хэрэг болно. Зориултын ийм савнд ийм битүүмжтэй савнд байж идэг бээлийнүүд байна. Энд чинь малын элдв одоо өвчин эмгээс сэргийлэх одоо хамгийн наадтай зах нь бурцлаад өвчнөш хамгийн анхан шатны сэргийлж байгаа зүйл. Үрээ удмын сангаас авнаа. Үндэсний удмын сангаас авна. Дотоод юу экспорт юу гээд сонголттой удмын санд сонголтоор байж идэг. Дараагийнх нь нэг шаардлагатай юм одоо н үрлэгч байна. Зохиомл хээлтүүлэг хийхэд маань үрлэгч орноо. Энэ багаж хэрэгсэл маань нөгөө зохиомл хээлтүүлгийн үрийг энэ дотор нь хийгээд тэгээд энэ үрлэгчнийхээ гадна гурсыг ингэж хийж оруулаад энэ маань яг нөгөө үнэнд хээлтүүлэг хийх яг үндсэн багаж маань ийм баггүй юу? Нэг үхрийн насжилтынхаа хугацаанд өгөх төлийн тоог хэдэн зуугаар нь гаргах боломжтой. Төлөвлөгөө шийдлийг тооцоолох давуу тал зохиомл хээлтүүлэгт олон байдаг байна. Ер нь Канад тийм Шотландаас гаралтай махны чиглэлийн ер нь махны үхэр дотроо одоо байгалийн одоо жилийн 4 үйлрэлтэй одоо манай байгалийн нөхцөлд бол хамгийн тасан зохицох чадвар сайтай. Тэгээд төр хувийн багтай учраас элдв тийм төрөлтөнд хүндрэл учрах нь бага. Энэ махны чиглэлийн энэ эрчимдсэн үхэр болохоор өөрөө бага насандаа 24-өөс 36 сартаа маш хурдан нөхөж төлж том болдог. Одоо 24 сартаа буюу шүдлэн болгоод зах зээлд ер нь нийлүүлчихдэг байгаа. Одоо хаана нийлүүлдэг вэ танах маха? Манайх ганц нэг ресторанд нийлүүлж байна дөө. Тэгээ ер нь бол ихэнхдээ одоо зах зээлд л энэ хот руу оруулаад тэр махны лангуу мангуугаар л ихэнхэд нь борлуулчихдээ. Ихэнх нь 50-аас дээш хувийн ер нь 75% цустай ер нь 3-аас 3 дугаар үеийн ирлийз болсон л одоогийн байдлаар явж байна. Энэ жил гарсан дуглаа одоо гунж болоод дахиад хээлтүүлэг хийх нөгөө үрээрээ гүн хөлдөөс үрээрээ хээлтүүлэх хийхлээр одоо
дараагийн гарах төлн одоо ашиг шим одоо тэр хувь нэмэгдээд том биетэй түргэн өсөлттэй тийм махан ашиг шим энэ төр нэмэгдээд л явна гэсэн үг л дээ. Одоо нэг юм хамгийн гол нь сайн ойлгох хэрэгтэй байна. Аамгуусаар ихэлсэнд бол нөгөө аамгуусаа цааш нэгэл хөгжүүлээл ингээл нөгөө төхөө ингээл эргэлдүүлээл ингээл яг нөгөө төрөө ингээл яг нөгөө төрлөөрөө л явахгүй болохоор чинь энэ одоо ирлиз байхлаар чинь энэ жоох амьдрах чадвар муутай юм. Нөгөө ирлиз дээр ахаад ондоо ирлиз юм авчаад тавьчихлаар чинь нөгөө чинь одоо гарал үүсэл нь юу тодорхой баггүй хоорондоо холилжчихлаар нөгөө чи ирлиз мал чинь бүр нөгөө амьдрах чадвар нь муудаад одоо тэр хамаг тэр ашиг шимч өхөө болоод ерөөсөө нэг тэжээлил мал болчихж байгаа байхгүй. Энэ жилээ төвшин жаргалынхаа зохиомл хэлтүүлэг хийсэн 30 гаруй үнэнээс тугал авна. Одоогийн байдлаар 20 үнэ тугаллаад байна. Хэлтүүлэг бүр амжилттай болох нь хамгийн чухал гэж тэр ярьж байна. Сайхан штэ хүр дээр очиод нөгөө төгтөр хараа явж явах чинь эн чин да биж бас яг нэг юм хийлгүй бүр суудсан хүн яаж иймтэй болох вэ гэд нөгөө төр одоо хүр дээр очиод бараг л хүртэйгээ ярих нь холгүй шахвал өөртөө яриад тэгэл явна да. Гурван булаг сумын нутгийн хойд хэсэгт авзаг хархан химээх авшиг өрөөлтэй уул бий. Домог шаштрт өгүүлснээр сэтгэлтэй хосуудын андаа тангаргуулж мөнхөрсөн сайн нэрийн дүржгэлцдэг. Бид энэ хайрхны өвөртөд өгж яваад нутгийн малчинтай хоньны бэлчээрт таарсан юм. Малчид хаана л байна, тэнд л очих зорилготой бид мал малчин хараад битүүхэн баярлаж олцуурхна. Энэ дэлхийн зөнгөөр одоо 2000 оны ихэр үеэр баригдсан хотын гэсэн. Төрөө чи хотгонууд манаас байхгүй болсон энэ төр бол байх юм аа. Тэгээд нэг ингээд сайхан хотгондоо ингээ одоо миний нэртэй болохоор эн чинь бас нэг устж өргөчихгүй 10 жил боллоо, хэдэн мотор авлаа, доод ноцоос ингээл одоо тийм ээ юугаар бол илэгдлээ болох юм. Тэр болгоныг бол өөрөөсөө гаргаад ингээд юм хийж байна. Энэ хэдийн нэгдлийн нийгмийн хүч гэсэн одоо би малаа асалж болох бүх юмыг би хариуцаад тийм ээ. Нутгийн ард түмэн энэ ах トゥ нар ус авъя гэдэг нь услуулна шүү дээ. Малд бол өнгөр хэцүү юм байлээ. Манай мал ер нь айлын мал усчууд нөгөө ходог дээр бөөнөрөө нийлчих гээд. Тэгээд энэ хүн задгаа устай, энэ хойно задгаа устай. Тэгэхээр болохоор хүн амьтан ирж мал усалдаг юм уу? Яг нь ер нь ах トゥ нарын дүүнэр нааша буул амусаа авдаг. Адууга өхрөө ханямага бүгдийг нь услна. Яг бэлчээр дээр их сайхан ходог юм аа. Адуу мал байлгүй яах вэ? Тэгээ морио бол унж идэлдэг байлаа. Тэгээ одоо ер нь энэ морь хараа идэлгээ байсан энэ малчтыг бас сүмжил болохгүй маа. Айлын нэг залуучууд байна. Айлын нэг эрэгтэй хүн байна. Тэгээ нэг авгаан үлддэг хөөрхий 3-4 хэсэг малын хооронд явж идэг. Тэгээ энэ цагаан зур энэ өв сургамал нь баг болчлоо. Дээг нэг шиг арганжиж унахаар одоо хэцүү болчлоо. Данд тэжээлтэй нэвш. Тэгээ юу яах вэ гэхээр моцыг л хурдыг. Та нар энэ нэлээд хэдийн газар явсан байх. Морьтой айлын таарв. Гаднаа удаа манай энэ голд ихт энэ морь унцаал энэ хурд хоёр гөгшил морь ундаг гэдэг. Бос нь дам моцыг л шүү дээ. За одоо ингээл миний нэг дараагийн ажил суваа одоо уул руу гарч байгаа хөтөд суу хон руу гоё да. Анаа буцаа. Энэ удаад бас л хоньны захад дөнгөж төрсөн ялах шиг үсэн хатаагүй тэрхэн агшинд дөрөө мултлаа. За та нар гэрэлсэж харин шинэ ямаа ашигласан байж штэ. Ингээд ишгтэй нуулна ихийн хөгөөд ингээд цадуулаад авал зүгээр л те. Тэгээ энэ нутгийнхаа өгөөж чимээр одоо байр болж байна доо. Тэгээд өөснөөгөө их сайхан ургано манай энд. Одоо яргуу жигтэйхэн сайхан гарна. Яргуу ер нь болтоочод жоохон дулаараад игэл яргуу гарчих гал дээ шүү. Өвөл ер нь ачин сайхан өвөл боллоо энэ өвөл. Тэгээ яг хавард бол одоо байх юм байгаас те байгаль дэлхийн хүртэл нүүр гараа авгааж нөгөө хог цар шалгаа цэвэрлэх юм байгаа үз. Энэ салхилах жоохон гавцлах тавих энэ бол ер нь байгалийн болдгоор л болж байна энэ. Ер нь малчин хүн болгон сэтгэл өдрөг байгаагаа энэ авар бол. Золигч ир шиг байх нэ. Явах нь болох нь дэшээ. Одоо манай энд нэг шоу гэдэг нэг аюул байна. Тэрээс энэ ялхын шиг төвжидээ тэрээс ишгээ тэгэл одоо ингээд аваад өртлөө тавьчихдаг юм даа. За ингээд ишгээ аваа харъя да.
Манай авзах хайрхан уулч одоо 100 ган болдгоо уул гэж гоо. Жил болгон биднээс чинь бас уул аваагаа дахиж хангаад хийгээ шүтдэг юм да. Энийгээ шүтгэхгүй энийхээ буян явж байгаа олсоо чинь тийм биз да. Байгаль орноо. Энэ хөрс ногоо ургамалж одоо энэ хангаан буян. Тэгж бодож биднээс альвал сүү зайлынхаа дээжийг өргөж явдаг юм да. Юу вэки ч юм уу болох гэж. Ингээ төлөөр байжал яваад байна да. Одоо шиг өөртлөө одоо ямаа төвөрлөө те. Малчин доржинх авзах харихны өвөрт өвөлжиж хаварждаг. Өнгөрсөн жил эднийх тохилог байшинтай болжээ. Хөдөл мөрлөж чадвал хөдөөдөж ая тухтай амьдарч болдгийг малчид маань харуулсаар байна. За таргаар давтаа аварж байна уу? Сайхан. Та тарган сайхан аварчж байна. Сайхан аварж байна. Та хэдэн жил мал? Хүүхд тухаас л малсан да. Тэгээ дунд нь нэг ганц нэг завсарлаж гатурээр ганц нэг орлоо. Бөхтөх болно гэд нэг хэсэг явж үзлээ. Сүүлд нь солонгос явлаа. Тэгэл амьдрал маань бүхэл юм бол над амьдрал бол малтай л холбоотой юм. Тэгээд маллаад өдөө зэрэгтэй сайхан л амьдарч явна. Аав ээж нь малчин байсан юм удмын л малчин юм уу? Би бол одоо удмын малчин. 1952-3 оны үед л багта Монгол улсын хамгийн анх одоо улсын авраг малчин, улсын авраг гэж байгаагүй юм байна лээ. Улсын хамгийн сайн малчин гэж шалгаруулж ирсэн юм. Тэрэнд манай өвг эцэг шалгараад тухайн үед манай өвг эцэг юу юм бэ лээ. Ленний замны гэдэг гişиг өндөр мал нийгэмжилж тухайн үед тийшээ нэгдэл рүү орж ирсэн юм байна. Тэгээ миний өвг эцэг эднээс бол үнэхээр малч ухаантай малчин байсан юм байна. Одоо тэр сайхан сүлд нь одоо биднээс ингээ хадгалагдаж явдгийг. Хамгийн сайн малчны цом уу? Тий одоо тухайн үеийн одоогор бол цом юм да. Өвөөгийнхаа сайхан энэ ямаг үргэлжлүүлж одоо хоёр сайхан ах маань энэ урд малж байдаг энэ нутагта. Тий энийг хадгалуулсан байдаг. Тэгээд энэ дээр бас нэг мөнгөн гоц их л юм өгчээсэн юм. Одоогоор бол улсын сайн малчин гэдэг гэр гэдэг шиг. Барьж үзэж болох. Болгүй яах вэ тий. Айст хүнд юм байна. Яг л ингээл гоё тавих зориулттай. Суурьтай. Мондөг сайхан юм өгчээсэн байгаа. Тэгээ энэ одоо ингээд салдаг. Оо за. Тэгээ энэ ардаа бол ингээд төөрхий бас жижиг сажиг юм хийчихээр юм юмтай байна. Тэгээ энийг бол ард нь нэг бичиг байна. Тэгээ очих энийг ойл хийгээд. Энэ ингэж байна. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газраас дурсгаал болгов гэж. Тэгээ одоо энэ улсын хэмжээнд нэг цөөхөн гарсан гэдэг юм шүү. Тухайн үед. Тэгээд одоо тэрнээс нэгийг ингэж тэр олон хүн дундаас миний өгцөг нэгийг аавна гэдэг биднээс бас тийм ээ. Энэ бахархал юм да. Бахархал одоо биднээс л үндсэн бахархал шүү дээ тий. Энэ дантаа юм яаманууд ишгэлцээ. Тэгээд тэр ямаага ирнэ. Тэр сарын хэр самнал. Тэр үргэлжлүүлээд ямаага. Манайх ямаага 3 сарын 15-наас самс. Тэгээ 90% нь 9 хүн самнаад тэгээд 2-3 хоног сан. Тэгээ энэ хүмүүс л ирээд 7 хоног ямаа самж байна. Одоо ийм ямаагийн 12-оор самж байна. Манайх 13,000-аар санаас. Тэгээд энэ хүмүүс чинь сайн самдаг хүмүүс бол өдөрт 20 ямаа самчиж байна. Манай сумаас самдаг хүмүүс байсан. Одоо манай сумаас олдгоо байгаад шүү дээ. Тэгээд зар тавьдаг. Зар тавиал тэгээ ярилцаал тэгээд ирээ самчдаг. Олоход бас бэрхий. Олдохгүй шүү дээ зарим үед.
Энэ жил өдөө аж ахуйн яамыг би бодож ирсэн байхгүй юу. За 2 зүйл гэлээдээ энэ жил бас л буудчлаа да. Энэ бас нэг тэрлүүгээ арах бах та гэсэн чинь хэлсэнтэй хөрлөө төр засагт бид малчид их юм хүсээгүй шүү дээ. 200-тай байхад болоо шүү дээ. Биднээс энэ ингээл болгоод байна шүү дээ. Хаврын энэ ноолуурын мөнгө чинь бүтэн жилийн биднээсийн хэрэгцээний орлого байхгүй юу. Өнөөдөр энэ ямаа самж байгаа усуд ярьж л байна л да. Танай ямаа ноолортой байна. Тэднийх ямаа самнал эр ямаа тэдний хэл гардаг ш. Тэдэн 100 г гардаг. Тэгэхээр би бас хариу хэлж байгаа. Яагаад би өнөөдөр 500 г гарахгүй эр ямаа хариулсан дээрөө 500 г ноолоор авахын тулд 2 эр ямаа хариулсан дээрөө тийм ээ. Тэгэхээр нөгөөдөг чил одоо биднес нэг малаа эрчимжүүл, чанаржуул гэдэг чил энэ дээр бас энэ яриад байгаа юм чинь боддоор биелэл байгаа хөөх. Малчин дорж ямааныхаа үйлдвэр угсааг сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэхэд нэлээд оролдлоготой ажиллажээ. Эрчмийн хар нэртэй хөвсгөлийн ухнаас эхлээд дунд говийн улаан, баян хонгорын бүм буйн улаан энэ жилээс говийн бор ухын хүртэл тавьж олон жилийн хөдөлмөрийн дүнд одоо л нэг ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлж байна гэж тэр ярьлаа. Малчид магадгүй хамгийн их эдийн засгийн харилцаанд оролцдог гэж хэлж болно. Тэд Улаанбаатарт үүссэн махны үнийн асуудалд хүртэл өөрийн байр суурьтай оролцоотой хандна. Сая хөдөө аж ахуйн сайд Идэрбат ярьж байна лээ. Махны үн 36 мянга хүрлээ. Тэгэхээр тэр Идэрбат сайд ярьдаг бас үнэн шүү дээ. Өнөөдөр биднээс хавар одоо ингээд хэдэн 90 гаруй нөхөөс үдэд шахад тижээгээгүй үхрийн мах бол торонхаад шүү дээ. Тэр бол тийм 35 6 хүрэхгүй. Яагаад 35 6 хүрээд байгаа нөгөө эрчимч нөгөө тижээлийн хүрүүдийг чинь гаргаж цөөхөн тижээсэн хүн чинь зах зээл дээр тарган мал зархаар 30 хүрээд байна шүү дээ. Энийгээ биднес бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байхгүй. Түүнээс би өнөөдөр энэ чэнэс нэг өхөр хийж ороод 30 дээр өгч чадахгүй л байхгүй юу. Тэгэхээр малчин одоо би ирээд нэг өхөр өгье гэхэд 2 сая 3 сая тохирол өгөө явуулдаг. Тэр өхрөөс хэдэн хил гарчаад тэр чинь цаашаа хэд болгож байгаа бол тэр чинжи асуудал байхгүй юу. Аранга гашаатын нэг усрын ингэлээд отхон цэрэн жилүү нэг залуу нөгөө эрүүл Монгол пэйж гэдэг нэг юм нээчих. За. Малчин болгон тийм нээжүүл хөө Улаанбаатар хотынхан бол дамаа бол би боддог байхгүй. Тийм үнтэй мах гэжсэн малчинтай нөөцтэй нээж болзаа тийм ээ. Танаагаас одоо дурж байгаа танаагаас би дандаа хонь авчия. Улаанбаатар хотод махны үн 18,000 шүү. Би танаас 15-аар авъя. Та нийлүүлж чадах уу? Тэгэхэд нэг айлм хоёр айлтыг гэрээ юм уу тэгээ хэлч нөгөөд хуцаар яриад авдаг байвал нэг тэр айл ирүүл мах идэнэ. Хоёр надад амар байхгүй юу? Манайх сүүлийн 6 жил сэлэнг үйлдвэр улаалсан баг. Манай суманд нөгөө улсын их хурлын гишүүн Батэрдний шинэ өдөө төслөөр айлууд түрээсэлж тавилжсэн. Тэрнээс тавиад тэгээд эхний жилийн үйл нэг улаан халдсан гардаг л. Одоо тэгэл дан улаан халдсан гардаг болчихсон. 20 гаруй үнэ туулахыг одоо тэгээд бараг 60-70% тугалчих шиг энэ 100 ногооноор гарсан туулбал бараг ихийг өгөхөлдгөл болол явчихдаг. Одоо бол тижэл өгнө, өвс өгнө, тижэл хэвэг халгаатай өгнө. Тэгэл ус давс гэл бүгдийг өгөөл. Ер нь эрт гарсан нь тижэл сайн хэдэн. Тэгээ яг ингээ гадуур харахаар зунтай адилхан ногоо цагаа байхгүй болохоор гашиндал тижээгэл. Тэгээ их нь бас тижэн, ихэд нэг үрчил бас хэвэг өгнө тэгэл. Малчин хүний хувь заяа хотондоо аргамжаатай байдаг. Нэг л өвлийн цуд хаврын шуурганаар нурчхаж мэдэх эрсдэлтэй аж ахуй. Тэнгэрэн цэлмэг газар нь ногоотой байвал тэгээд л магнайм тэнийгээд явчихна. Их зүйлийг хүсдэггүй эгэл малчны сэтгэл хураг ишигтэй хөөцөлдөн тоглох хонгор үрсийнхээ нинээдэн бас цалигна. Говь хангаа хосолсон 3 булаг хэмээх сайхан нутгийн мал сүрэг 5 төрлөөр өсөж малчин түмэн тавлаг сайхан хаваржиж байх үеэр төл 5 эрдэнэ нэвтрүүлгэн бэлтгэн хүрлээ.